За сайн уу залуусаа шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. YouTube суваг дээр маркет анализ бас оруулаагүй утсан байна. За тэгээд ямар ч гэсэн энэ 7 хоногт маркет анализ оруулж байна. Мөн дээрээс нь би энэ 7 хоногт өөрийнхөө одоо public Telegram суваг дээр өдөр болгон алт болон биткойны шинжилгээг явуулнаа заяа. Тэгээд яг оролтын одоо нөхцлүүдийг би та бүхэнд явуулна гэсэн үг. Тэгэхээр яг миний public Telegram байдаггүй хүмүүс байх юм бол яг энэ видеоны доор байгаа тайлбар хэсгүүд шүү дээ. Description хэсэг дээр байгаа Telegram гэсэн дээр дараад тэгээд манай миний тэг хувийн одоо Telegram сувагт нэг дээрээ залуусаа. Тэгээд эх 7 хоногт буюу 6 сарын 30-наас 7 сарын 4 хүртэл би өдөр болгон алт болон биткойны шинжилгээг одоо өгнө. За ийм зар байна. Тэгээд бүгдээрээ ямар ч эхэлцгээе те. За ойрд угаасаа яг маркет анализ оруулаагүй учраас миний хувьд бол яг бүх одоо алтан дээр ялангуяа зургнуудаа устгахчлаа бүгд дахиад нэг шинээр гоё шинжилж үзье заяа. Тэгээд алтны чиглэл ер нь хаашаа болчоо бүгдээрээ харцгаая. Тэгээд ихэнх хүмүүс манай намайг яг Dove theory буюу яг Dove-ийн онолыг баримталдаг гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Яг үндсэн одоо шинжилгээний маань одоо гол зүйл нь Dove байдаг. За тийм учраас эхлээд бид нар Dove-ороо трендээ тодорхойлох ёстой. Мэдээж хэрэг том цагууд дээр алт маань аптрендийн хөдөлгөөнтэй байгаа боловч daily буюу те одоо өдрөөр харах юм бол аль хэдийн даун трендийн хөдөлгөөнтэй болчихсон байгаа харагдаж байгаа. Тэгвэл хэрхэн даун трендийн хөдөлгөөнтэй болсон бэ гэхээр энэ дээр ап трендийн хөдөлгөөн яваад хамгийн сүүлийн swing low энд үүсээд үүнийг дараа сэтэлсэн байгаа доошо тренд. Тренд сэтэрлээ. За тренд сэтэрснийхаа дараа retracement хөдөлгөөн хийгээд нэг импульс явчихсан. За үүний дараа орж ирсэн хөдөлгөөн маань болохоор retracement хөдөлгөөн гэсэн үг. Тэгэхээр би зүгээр яг Dove-ыг daily дээр би та бүхэнд тайлбарлаж байна гэсэн үг. За энд үүссэн орой маань өмнөх оройг ер нь бол сэтэлж чадаагүй гэж үзэж байгаа. За тийм учраас юу үүсэх вэ гэхээр нэг fake out-та те юу үүссэн бэ гэхээр хөдөлгөөн бол үргэлжлүүлээд дээшээ явахгүй нэ. Ялангуяа нөгөө дайнтай холбоотойгоор алтыг бид нар үргэлжлээд одоо дээшээ буудах байхаа гэж бодож байсан бол дайн маань ямарсан намжлаа. Тийм ч учраас ийм одоо өндөр өсөлт үзүүлсэн алтны маань ханш нэг хэсэгтээ одоо унах буюу том цагийнхаа одоо засвар хөдөлгөөнийг оруулж ирж байгаа гэж бид нар ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас одоо бид нар яах вэ? За одоо тэгвэл энэ одоо импульсын хөдөлгөөн маань тий энд үүссэн одоо ретресментийн хөдөлгөөний дараа дахиад импульсын хөдөлгөөн эхлэлтэй шүү гэсэн одоо дохиог бидэд өгсөн. За тэр дохиог хэрхэн өгсөн бэ гэхээр энд дээлигийн одоо ретресментийн хөдөлгөөн дээр үүссэн одоо энэ жижиг трендийн хөдөлгөөн тийм энэ трендийн хөдөлгөөн маань өмнөх одоо лово сэтэлснээрээ за өндөр яраал гэж нэрлэдэг. Өндөр яраалаа сэтэлснээрээ за алт маань унлаа шүү гэсэн дохио өгсөн. За тэгвэл алт маань эндээс унвал хаашаа унах вэ гэхээр өмнөх яраал руу уннаа. За өмнөх яраал руу уннаа гэхээр чинь нэг 3137 руу ер нь 35 руу ер нь бол унж орж ирэх магадлал тун өндөр болчихлаа гэсэн үг. Тэгэхээр эх 7 хоногийн хувьд бол бид нар за яг 7 хоногийн эхний өдөр баг зэргийн одоо бай харж магадгүй. За жижиг цаг руу бүгдээрээ харъя заяа. Үүний дараа ер нь эх 7 хоногт бид нар бол алтан дээр хөвчлэн одоо шорт адилжаа хийвэл зүгээр харагдаж байна. За энэ зураглалыг бүгдээрээ харах юм бол одоо энэ яраал их сэтэлсэн. За энэ орой одоо нэг ямар зурагт шаардлага байхгүй тий. За энэ яраал их сэтэлсэн. За тэгвэл одоо яг retracement орж ирлээ. Доошоо импульс хийх магадлал тун өндөр болчихлоо гэсэн үг. За тэгвэл бидний оролтын нөхцөл хизээ байх вэ те хэрхэн орох вэ гэдгийг одоо баг цагууд дээр өргөжлөөд үзье. За тэгвэл ерөнхийдөө бид нэр трендээ тодорхойлцсон те ингэж орж ирээд эндээс retracement яваад импульс өмнөх яраал руу ихний хэлжид бид нар харна. Ягаад энэ доошоо эсвэл энэ доошоо харахгүй байгаа вэ гэхээр үүнийг болохоор энд үүссэн хөдөлгөөн маань хэрхэн орж ирсний дараа бид нар өргөжлүүлээд доошоо харах үгүй юу гэдгээ шийднэ. Ягаад гэвэл яг импульсийн хөдөлгөөн одоо явсны дараа ретресментийн хөдөлгөөн гүнзгий орж ирвэл эхний ээлжинд өмнөх яраал хүртэл харахад хангалттай байдаг байхгүй юу. Тийм учраас ингэж байгаа шүү заа. За тэгвэл эх 7 хоногт бид нар алтан дээр шорт харах нэ. За 4 цагийг бүгд харцгаая. За 4 цаг дээр ямарсан даун трендийн хөдөлгөөн үүссэн байдалтай. За даун трендийн хөдөлгөөнийг би ер нь бол эндээс харж ирсэн. За энэ хөдөлгөөн дээрээс даун тренд ер нь үүслээ дээ. Ягаад даун тренд гэж бид нар үзэх одоо шаардлагатай болсон бэ гэхээр энд маш олон удаа одоо орой хийсэн сэтэлж чадаагүй орой хийсэн учраас тиймэрхүү оройг миний хувьд бол яг одоо higher low гэж миний хувьд бол энэ яраалыг авч үздэг. За тэгэхээр эндээс ер нь бол 4 цаг даун тренд рүү эргээд даун тренд рүү эргэснийхаа дараа ап тренд рүү ер нь эргэлгүйгээр. За энэ дээр бүгдээрээ зурх юм бол ингээд за эндээс одоо энэ викнүүдийг ер нь бол тооцоход амар хэцүү. Ер нь ингэж явсан л гэж үзнэ. За ингээд одоо
импульсын хөдөлгөөн явсан байдалтай өмнөх одоо энэ ёроо болон энэ оройны дэмжлэгийн зоон дээр нэг удаа баунс хийсэн байдалтай харагдаж байна гэсэн. За. Тэгэхээр одоо бидний хувьд бол яг яах хэрэгтэй вэ гэхээр за энэ олон амар олон зоонууд байгааз хэрэгтэй зоонуудаа бүгдээрээ аавна. Энийг за тэгээд эндээс энийг одоо бүгдээрээ авчна. За тэгээд одоо бидэрт хэрэгтэй яг одоо хэрэгтэй зоон гэвэл эндээс одоо баунс хийсэн зоон буюу энэ одоо зүүнүүдэл ер нь хамгийн гол нь гэсэн үг. За энэ дээр яг bounce буюу ойлт хийцэн. За ойлт хийлээ гэдэг энэ тренд маань ирэхгүй. Ирэхгүй. За 4 цагийнхаа retracement хөдөлгөөнийг л хийж гин гэсэн үг. За бүр цаашлаад яг уу daily-ийнхаа retracement хөдөлгөөнийг л хийнэ гэсэн үг. Тэгэхээр бидний эх 7 өдрийн арилжааны төлөвлөгөө тэгвэл хэрхэн гарч байна вэ гэхээр за энд bounce буюу ойлт хийсэн. За энэ ойлт маань нэг хэсэгтээ дээшээгээ явах магадaltaй тий. За ингээд буцаад нөгөө нэг импульсийн хөдөлгөөн эхлэлээ шүүгсэн дохио өгсөний дараа бидний хувьд бол үргэлжлүүлээд доош харна. Мэдээж хэрэг шууд ингэж унахгүй ойлгомжтой тийм үү. За энэ яроол дээр хэлээ. Ахад ретресн төглөө. За тэгээд үргэлжлүүлээд доош явлаа ч юм уу тийм. Иймэрхүү байдалтай явах магадлал өндрөө. Тийм учраас бидний хувьд бол яг эх 7 хоногт энэ зураглалыг сайн анзаарах хэрэгтэй. За тэгээд энэ зураглалуудыг анзаарж байгаа учраас ерөнхий чиглэл маань доошоо гэдэг бид нар мэдж байгаа учраас яг нь. За яг скалп бит хүмүүс маань энэ ретресн хөдөлгөөн дээр яг байтж болох байх л да. Гэхдээ урт хугацаанд ерөөсөө бай арилжаа барьж болохгүй. Сэлдэх боломжийг ер нь хайх хэрэгтэй гэсэн үг тийм үү. За ийм байна залуусаа. Тэгээд алтан дээр бол яг ерөнхий шинжилгээг өгчлөө. Тэгэхээр яг үгээр маргааш Telegram дээрээ за яг одоо яг юу болж ийн яаж арилж байгаа аль хүртэл оруулуу зүгээр үү яах уу ийх үү гэдэг талаараа дэлгэрэнгүй шинжилгээг би өдөр болгон хийгээд явчихна гэсэн үг. За тэгэхээр одоо бол угаасаа нэлээд ойлгомжтой харагдаж байгаа. Тэгээд алтыг бид нар бас унна гэсэн одоо шалтгаан юу гэж харж байна уу гэхээр дайнтай холбоотой. За ялангуяа Иран болон Израиль за Америкийн дайнууд нэлээд хуцдах магадaltaй гэж үзээд алтыг нэлээд өснө гэсэн одоо юунууд байсан одоо таамгууд байсан боловч тий дайн ямарчсан одоогийн байдлаар намцсан гэсэн мэдээтэй байна. Одоо нэгтгэд юу болсон гинт янз бүр юм болчихгүй л тий. Тэгэхээр ялангуяа суурь шинжилгээ талдаа алт засвар хөдөлгөөн хийх магадлал өндөр. Гэхдээ миний гол шинжилгээ маань техник шинжилгээ байдаг. Буюу довийн онол байдаг. Довийн онолын дагуу ч гэсэн ер нь алт маань доошоогоо явлаа шүү гэсэн тохиог бидэд өгж байгаа учраас ер нь бол маш хүчтэй сэл харуул зүгээр гэж харж байна. Гэхдээ мэдээж хэрэг бид нар эрсдлээ одоо тооцоолох хэрэгтэй шүү. За дараа нь долларын индекс. Баг тип хүрсэн ба шүү дээ. Энийг би Актемига залуусд зурцсан байсан юм аа. Долларын индексийг харчаад бусад юмудаа харъя те. За долларын индексийн хувьд за энийг баг зургийг устгах хэрэг нэ бүгдээрээ л баг мэдчихэж байгаа дөө. За daily time frame down trend хөдөлгөөнтэй. За доллар унж байгаа. За энэ доллар унаад хамгийн ойрхон support болох зон энд байгаа demand zone байна. Энд байгаа demand zone хүрэх магадaltaй. Буюу долларын индекс үргэлжлүүлээд унах нэ. Гэхдээ 4 цаг дээр юу болсныг бид нар харъя. Ахаад нэг ретресн дэгэл унах магадлал. Ер нь бол энийг гүйцээчих байхаа. За ямар ч эх 7 хоногт алт маань алт бишээ. Долларын индекс маань унах магадлал өндөр байгаа учраас бидний хувьд бол евро долларыг анзаарах хэрэгтэй. За евро доллар маань daily time frame uptrend хөдөлгөөнд маш өндөр импульс хөдөлгөөн хийсэн байдалтай. За тэгээд энэ маш өндөр импульсийн хөдөлгөөн маань одоо буцаад daily дээр retracement хөдөлгөөн орж ирэх нү те. За ямар ч юу харъя. Хэмжээгөө бүгдээр харчих. За эндээс Fibonacci татхаар шүү дээ те. Fibonacci 50 level дээрээс ойсон байдалтай гэхээр хасах 45 хүртэл одоо weekly time frame дээр явах магадaltaй байна. Тийм учраас ер нь бол хэмжээ маань арай болоогүй буюу ханаагүй байна. Тэгэхээр daily дээр баг зэргийн retracement талд орж ирвэл ирээд дэшээ явчих байхаа. Тэгээд энэ retracement орж ирэх үгүй нь долларын индексийн одоо down trend-ын дээр retracement орох үгүй бас хамаарна. Тэгэхээр daily дээр баг орохгүйгээр 4 цаг дээр ороод явах магадлал өндөр байна да. Яагаад гэвэл энд зон нэлээд одоо ийм хоосон орон зай байгаа хараараа та нар. Ингээд харагдах нь тий. Ингэхээр яг одоо бол энэ хавцаа ирсэн гэхээр ер нь яг би бол daily дээр нь шууд ингээд retracement ороод ирнэ гэж би бодохгүй байна. Миний хувьд бол бодохгүй байна. Нэлээд хүчтэй уналтыг ахаад өргөжлүүлээд хийчих байх гэж бодож байна. Тэгэхээр 4 цаг дээр халт ретресент үзүүлээд унах магадлал байхаа гэж миний хувьд харж байна. Гэтэ бид нэр техникээ харна шүү дээ. Тэгэхээр 4 цаг дээр одоо юу болж ийн гэсэн чинь аптрендийн хөдөлгөөнтэй үргэлжилсээр за тэгээд энэ импульсийн хөдөлгөөн өргөжлүүлээд явах үгүйг одоо энэ шийдэгдэх гэж байж байна да. За тэгвэл 4 цаг дээр буцаад ороод ирвэл аль хүртэл унж орж ирэх боломжтой вэ гэхээр энд үүссэн зон байна. За энэ дээр яах вэ? Fair value gap буюу бидний хувьд бол нэг gap маань үүссэн. Тэгэхээр 4 цаг маань
буцаад дээшээ нэг орж ирээд дээшлэх магадaltaй гэсэн үг. За тэгвэл энд бид нар одоо бусад цагууд дээр харж агаад яг нь баунс хийсэн гэж үзэх юм бол бид нар баа ялжаанд орж болж байна. Баунс буюу энэ зон дээр ойл тэгвэл ялан бас энэ дээр нөгөө нэг fair value gap буюу ер нь бол ийм агаар үүссэн агаар гэдэг байдаг штэ support resistance дээр би тэгж нэрлэдэг. Тийм учраас үргэлжлүүлээд энэ яроолынхаа зооныг шалгаж магадгүй юм байна. Тэгэхээр энэ дээр бид дахиад харах нь одоо бол байтхад бол арай эрт яг ямар шуухан нөхцөл байдал бидрийг хүлээх нь те эх 7 хоногийн бүгдээр харцгаая. Ямар ч нь дээшээ ингэж харж шүү манайхаа евро доллар. За тэгвэл биткойн бүгдээр харъя. Биткойны хувьд daily за ямар ч буцаад өслөө шүү гэсэн зарлалыг ер нь бол хийсэн. За тэгээд daily дээр хэрэг анзаарах юм бол энэ дээр нэг юм bullish pattern үүссэн харагдчих шүү дээ. Би нь бол яг крипто дээр л хөвчлэн pattern зурдаг. Бусад одоо хослууд нэг амар pattern зураад байдаггүй. За баг ингэж үтсэн ч болно те. Манай pattern зурдаг гарууд бол амар гой зурдаг шүү дээ те. За ингэж үтсэн ч болох юм байна бүр те. Тэгэхээр энэ дээр юу гэж үзэх вэ гэхээр ямар ч support авж гин. За энэ хэрэг сэтрүүл үргэлжлүүлээд дээшээ явчихна. За тэгвэл дээшээ хэд хүртэл явах вэ бүгдээр харцгаая. За эндээс сүүлийн импульсын хөдөлгөөнөөр ингэ явцсан Fibonacci 23.6 гэхээр чин хасах тэг 27 гэхээр за дээрийг хараад л шүү дээ. Дээр би нөгөө нэг биткойн шинжилгээ өгсөн шүү дээ. Яг тэр чигээрэл заач шүү дээ. За 128 дараагийнх нь болохоор 122 гэдэг ханшиг ер нь бол биткойн заасаар байна. Тэгэхээр энэ одоо өрслөө шүү гэсэн одоо дохиогоо daily time frame дээр хэрхэн өгж байна вэ гэхээр одоохондоо яг breakout хийгээгүй гэж үзэх үү. За энийг бүр ингэж зурх юм шүү дээ. Daily дээр ингэж зурагдах юм байна. За арай нөгөө нэг breakout хийгээгүй гэж үзэж болох юм байна. Тийм учраас яг баг зэргийн хүлээн. Гэхдээ бусад цагуудыг харах юм бол 4 цаг дээр ер нь дооп сэтэрсэн буюу аптрендийн хөдөлгөөнөөр шилжсэн. За 4 цагийн аптрендийн хөдөлгөөн хэрхэн шилжсэн бэ гэхээр нэг явсны дараа энэ шилжээд retracement одоо импульс хийж байгаа байдалтай. За импульс маань харахаар чинь асуудаг чинь та буюу breakout хийгээд дараа нь буцаад орж ирж магадгүй. За ингэж орж ирээд өргөжлүүлээд дэше явах магадaltaй байна. За тэгэхээр ер нь бол биткойныг ингэж харж байна. Өргөжлүүлээд өсгөхөр харж шүү манайхаа. За ийм биш үү. За 4 цаг дээр ер нь ийм байна. Тэгэхээр ер нь бол энэ яроол бол амар чухал бүтцийн яроол болж өгч шүү. Тэгэхээр энэ яроол цэтэрчихгүй бол биткойныг ер нь дээшээ харсан хിവэрэ. За тэгээд дээшээ харсаар байвал аль хүртэл харна гэлээ манайхаа. Эхний ээлжинд 122,600 гэдэг ханш руу биткойныг харж болж байна. Пүн. Тэгэхдээ мэдээж хэрэг шууд ингээ өсчихгүй. Замдаа ийм шүү зөндөө гарч ирнэ. Биткойны хувьд бол ямар ч зэн ингээд энэ чигээрээ дээшээ. Одоо 4 цаг маань ямар ч байсан дээшээ өсөөд нэг 109,841 гэдэг ханшийг бараг шалгах байх. Энд чинь баг өмнөх орой юм шүү дээ. За тэгээд буцаж retracement ганц өгчөөд пюн бутчих магадгүй. За дараагийн ханш нь мэдээж хэрэг 111,800 111,900 хавцаа болох юм байна. Тэгээд өргөжлүүлээд өсөх магадлал байна гэж миний хувьд харж байна. За биткойныг иймэрхүү. За өөр манайхан чи хардаг нь pound yen хардаг лөө. Pound yen. За pound yen-ийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт би Actime дотроо шинжилгээ өгсөн. За тэгээд энэ дээр бол яхахгүй дээшээ зааж гинэ гэдэг би SL болон TP өгсөн. Одоогийн байдлаар ямарсан TP авах болоогүй байна. Тэгвэл ахаад бүгдээрээ харцгаая те. За daily time frame дээр uptrend хөдөлгөөнтэй. За тэгээд uptrend хөдөлгөөн хэрхэн явж байгааг бүгдээрээ харчихъя. За эндээс шууд ингээд татсан болох юм байна. Ингээд дээшээ явах магадaltaй. За тэгвэл энэ дээшээ явж байгаа хөдөлгөөн эхний ээлжинд ийшээ орж иж болж байна гэж үзэж болно. За үнэхээр ийшээ орно гэвэл арай дутуу байна те. За тэгвэл яагаад тийшээ хүрэх юм бол доо гэж бүгдээрээ харах юм бол эндээс шууд импульс за харъя ингээд up down эргээд ингээд ингэсэн. За тэгвэл эндээс баг Fibonacci татаад үзье. За татвал нэг ингэхэр чин ийшээ. За ер нь бол яг байтхад амар жоохон зайл байна да. За эхний ээлжинд хасах 45. Цаашлаад энэ 61.8 гэдэг ханш буюу одоо энэ ханшнууд руу л ер нь бол хүрэх магадлал байна. Бараг энэгээр хийчихдээ. Ингээд. Энэ ханшнууд руу л хүрэх магадлал манайхаа. Тийм учраас бүгдээрээ pound yen дээр хэрэг арилжаанд орё гэж бодож явах юм бол жоохон хоцорсон байж магадгүй. Ямар ч зэн энэ доороос long арилжаанд орвол болохоор харагдаж байна. Гэтэ нэг амар хол явахгүй те. Иймэрхүү байдлаар харагдаж байна. За тэгэхээр эх 7 хоногт бол ямар ч энэ цэгүүдийг шалгачаад унж орж ирч магадгүй гэж харагдаж шүү. За тэгвэл 4 цаг дээр ингээд энэ хэмжээс нийшээ. За тэгвэл энэ хэмжээг харъя.
Энэ хэмжээг харуул хасах 45. За ер нь бол зааж ийн манайхаа. Энэ хасах 45 гэдэг аншиг ер нь зааж ийн. Тэгэхээр энэ resistance байсан шүү дээ. Ийшээ. Тэгэхээр 199.63 гэдэг ханшиг зааж шүү. Манайхан за. Тэгэхээр ийшээ ер нь бол long ороход бол асуудал барагдаж байна. За яагаад гэвэл энэ дээр мөн resistance таарсан. За Fibonacci level давхцаж байна. Мөн дээрээс нь uptrend хөдөлгөөнтэй байна. Ер нь бол confirmation талдаа нэлээд өндөр confirmation үзүүлж байна. За тэгээд алтан ярьсан, евро доллар ярьсан, биткойн ярьсан. За ер нь бол ингээд өнөөдөртөө дуусгая да. Нэлээд удаан 15 минут ярьсан байна. Гэтэ нэлээд товчхон ярьсан гэж миний хувьд бол бодож байна те. Товчгоо тодорхой ярьсан гэж бодож байна. Тэгээд ер нь бол Telegram руу манайхаа ороод өдөр болгон те биткойн болон алтныхаа юг наадмаас өмнө те жоохон идэвхтэй одоо шинжилгээнүүд оруулъя гэж бодлоо. Мэдээж хэрэг манай Actem дотор маш олон төрлийн үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Жишээлбэл эх 7 хоногт лайв ярилцаа хийх гэж байна. Тэгээд дээрээс нь ер нь 8 сараас гой тэмцээн шагналын сан нэлээд боломжийн тэмцээн явагдана. Тэгээд өдөр болгон сигнал, за шинжилгээ, гишүүдийн хоорондын лайв, за багш нарын лайв гэж зөндөө нөгөө үйл ажиллагаанууд байгаа. Тэгээд яг Actem хямдж байгаа бол над руу Instagram-аар холбогдоорой. Тэгээд энэ бичлэгийн доор би Telegram хаягаа, за мөн дээрээс нь Instagram хаягаа 50. За тэгээд брокер дээр те данс нээж, ажлын данс центр нээж амжаагүй байх юм бол бүх одоо заавар мэдээ тэгээд бүх юм одоо энэ бичлэгний доор description хэсэгт байгаа шүү манайхаа. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За эх 7 хоногоос би мөн адилхан энэ ханшийн тамга хийнэ. За түр баяртай ажилласаа.